Сүүлийн жилүүдэд LGBT эрхийн асуудлууд бол маш сайжирч ирж байгаа гэдгийг хараад бол баяртай байгаа. Энэ жил буюу 2022 оны Playtime наадмын 20 жилийн арга хэмжээний хүрээнд бол drag show-га үзүүлээч гэдэг ингээ урьсан. Анх удаа Монголд анх удаа drag queen show public үзүүлж чадсан. За тийм учраас би ч гэсэн өөрийнхөө дотор байгаа бахархам зүйлийг хүмүүст гаргаж харуулж үнэхээр гайхалтайгаар тэр олон хүмүүс одоо хүлээж авсан явдал нь бол маш гайхалтай. Ер нь бол би хүн болгонд өөрт нь ямар нэг бахархам зүйл байдаг гэж боддог. Тэгээ тийм учраас өөрөөрөө бахарх, өөрөөрөө амьдрах. Хүмүүсийн асуудаг нийтлэг асуулт бол та нар яг юугаараа бахархдаг юм бэ гэдэг. Бид нар юугаараа болон би юугаараа бахархдаг вэ гэвэл энэ амар хэцүү хаалттай нийгмийн дайралт, доромжлол дундаас ингээд юунаас санаа зовж айж ичгүй тэр доромжлолыг үл хашаагаад яг өөрийнхөө төлөө, өсөл мөрөөдлийнхөө төлөө дотоод дуу хоолойгоо хамгийн байж болох чангаар илэрхийлж чаддагтай бахархдаг. Тэгээ ер нь LGBT хүнж гэлтгүй ер нь хүн болгон өөрийнхөө туулж, даван туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү зүйлүүдийн ард гарснараа бахархах ёстой гэж би ер нь бол боддог. Би юу барахдаг шүү дээ. Сүүл би нэг шивээсээ хэлсэн байхгүй юу? Тэр нэг toxic masculinity prison гэдэг энэ бүр үнэхээр үнэг заяа бро. Угаасаа хүн болгон тэгэл эр хүн тэгж болно, тэгж болохгүй, ингэж зүйлж болохгүй, тэгж яаж болохгүй гэдэг өөрөөрөө байх бүх зүйлүүдийг ингээд цаанаас хаагаад өгсөн, нийгмээс нь цаанаас нь хаагаад өгсөн зүйл. Тэг үнэхээр бүр яг perfect. Хүн өөрийгөө яг байгаа байдлаараа, төрсэн байдлаараа ойлгож, тэ хайрлах нь маш чухал зүйл гэж боддог. Энэ нь өөрөө бусдыг хайрлах чадварт суралцдаг. Тэгээд миний хувьд болохоор ээж хүний хувьд тийм ээ ирээдүйн төлөө, тэгшэрх нийгмийн төлөө, үр хүүхдийнхаа төлөө, дүүнэрийнхаа төлөө дуу хоолойгоо ингэж хүргэж байгаа да маш их бахархаж байна. Ер нь хайр гэдэг өөрөө аюу тийм гоё сэдв. Тэгээд хүн болгоныг нэг баяртай, жаргалтай болгодог. Бидний хувьд болохоор хайр нэг тийм ичих ёстой юм шиг эсвэл нэг байх ёсгүй юм шиг хүмүүс хандаад байдаг. Тэгээд гол нь тэгэл яг хайр гэхээр би бусдаа адилхан ичдэг, тэмээдэг, баярлдаг, дурлдаг, одоо жаргалтай болдог тэр бүх мэдрэмжүүдийг л авдаг. Яг тэрийг бүх хүмүүстэй адилхан яг илэрхийлээд ил гаргаад хайртай хүнээ хайрлаад амьдрах нь л аз жаргал гэж боддог. Нийгэм чи ингээд угаасаа аюу тийм өөрөөрөө биш хиймэл дүрээр дүрэн гэдэг шүү дээ. Энийг гэсэн үедээ инээж чаддаггүй. Манай бусад юу гэх бол бусдад би яаж харагдаж байгаа бол энэ дэндүү амар хөгжцсөн. Өөрийгөө транс гэдэг хүлэмжшүүрснөрөө бүх зүйлээр ямар ч маскгүй тийм байдал. Тийм өөрийнхөө хүлэмжшүүрсэн тийм амьдрал надад би усан. Тийм болохоор би ингэж төрсөндөө харамсдаггүй.